Сайн байцгаана уу үзэгч та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтган дэвшүүлж байна. DBS-лээс эрхлэн бэлтгэдэг төвийн бүсийн мэдээллийн үйлдвэрийн даваа гарагийн дугаараа үзэгч та бүхэндээ төлөвлөлөө. Үзэгч та бүхэн орон нутгийн хэмжээний мэдээлэлтэй анхаарлаа хандуулна. Эхний мэдээ бүсчилсэн хөгжүүл төрийн албаны манлайлал сэдвт төвийн бүсийн төрийн албан агчдын томоохон зөвлөгөөний хүрээнд төрийн албан агчид өөрсдийн тулгамдж байгаа асуудал, санал бодлуудаа нээлттэй илэрхийлж байна. Тухайлбал төрийн албан агчдын нийгмийн баталгаа, цалингийн шатлал, урамшууллын нэмэгдэл зэрэглэлийн ялгамжтай байдал зэргийг нухацтай авч үзэн төрийн албаны тухай хуулийн шинжилэлд зайлшгүй багтаах шаардлагатай гэж албан агчид үзэж байна. Манай төвийн бүсийн хэмжээнд буюу Дархан улс Сэлэнг төв аймгийн хэмжээнд нийтдээ 17,190 орчим төрийн албан агчид ажилладаг байна. Зарчмын асуудлыг туулж Бүсчилсэн хөгжүүлэлт төрийн албаны манлайлал сэдвт зөвлөгөөнийг Монгол Улсын төрийн албаны зөвлөлөөс улсын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна. 7 бүсэд зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөний төвийн бүсийн сургалт өнөөдөр Дархан ул аймагт эхэллээ. Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжууд, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилах хариуцлагыг чанаржуулах зорилгын дор энэхүү төвийн бүсийн зөвлөгөөний салбар сургалт хэлцүүлгүүд өрнөж байна. Орон нутгт дээр ярилцж байгаа асуудлууд яг нийтлэг байгаа. Өөрөөр хэлбэл бидний зайлшгүй шинжлэх ёстой асуудлууд яригдчих. Цалин хөлсний ялгамжтай байдал, англи зэрэглэлийн ялгамжтай байдал. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд чигүүрийн шинжилгээ хийж албан тушаал дээр хүн томилгоогоос асаа. Дээрээс нь хүндээ зориулж албан тушаал бий болгодог ч юм. Энэ асуудлууд бол зайлшгүй яригдж байна. Нөгөө төгөр бас одоо бид нар цахим шилжилтийн үр гавьяагаар одоо төрийн бүтээмж дээшилж байгаа, хүн дээр ирж байгаа ачаал багасж байгаа гэж байгаа боловч бид нар бас түүн дээрээ ажиллаж байгаа боловсон хүчнээ бэлтгэх асуудлуудаас анхаарал татж байгаа гэдгийг би бас энэ орон нутгаар явж байхдаа ойлгож авлаа. Өөрөөр хэлбэл бид нар маш сайхан систем нэвтрүүлээд байдаг. Систем гэдэг маань робот биш, өөрөө ажиллахгүй. Тэгэхээр түүн дээр ажиллах боловсон хүчнээ бэлтгэх, хүмүүсээ мэдлэгжүүлэх асуудлууд бол бас чухлаар тавьж байна. Төрийн албаны шинжилэл бол улс орны бодлогыг газар дээр нь хэрэгжүүлэх одоо үндсэн одоо системийн шинжилгээний асуудал яригдж байгаа учраас яаран сандран түүхий дутуу юм хийх бол бодлого байгаа бид. За бүхий л оролцогч талуудын дуу хоолойг сонсно. За бүхий л оролцогч талуудын дуу хоолойг сонсохдоо хоёр зорилготой одоо ажиллана. Нэгдүгээрт бол төрийн албыг одоо стандартын шаардлага хангасан энэ төвшөнд авч явъя. Өнөөдөр жишээ нь 2000 хүнтэй сум 5,000 хүнтэй сум хоёрын төрийн албан агчийн тоо яг ижилхэн байж байгаа. Эннээс шалтгаалаад ард иргэдийн дунд төрийн үйлчилгээ одоо сайн хүрэхгүй байна гэдэг асуудал үүсдэг. Тэгэхээр хэдий хэмжээний хүнд ямар хэмжээний төрийн албан агч байх ёстой вэ гэдгийг бас стандартын хуулийн дагуу хэрэгжүүлж явъя гэсэн ийм зорилготой явж байгаа. Би бас өөрөө стандартын хуульд оролцоод ингэж явж байна. Тэгэхээр ер нь төрийн албаны ачаалал, за төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, төрийн албан хаагчдад одоо төрийн албыг залгуулахад тулгамж байгаа бэрхшээлүүдийг шийдэхийн хажуугаар хамгийн гол зорилго бол төрийн бүтээмж. Төрийн бүтээмж гэдэг бол ард иргэдэд төрийн үйлчилгээ хүндрэлгүй, үр дүнтэй нэгэн чихт олгогддог, ялгуурлгүйгээр очдог энэ боломжийг бүрдүүлэх л одоо эрх зүйн зохицуултыг бид бүхэн хийнэ гэсэн ийм л зорилготой ажиллаж байна. 2019 онд шинжилэн бодлогдсон төрийн албаны тухай хууль гэхэд одоо ингээ харахад 6-7 жилийн дараа гэхэд нийгэмтэйгээ одоо хөл алах асуудал бол нэлээ хоцрогдож ирсэн. За тэгвэл энэ төрийн албаны хуулийн шинжилгээг бол доод одоо шатнаас нь эхлэмээр байгаамаа. Тэрнээс биш тэр дээр байгаа засгийн газар байдаг юм уу Монгол Улсын төрийн албаны зөвлөлөөс хиймгүй байгаамаа. Яг тухайн орон нутагт нь ажиллаж үзсэн. За тэнд одоо олон жил одоо төрийн албанд одоо зүтгэж байгаа энэ хүмүүсийн одоо санал бодлыг бол илүү тусгаж өгөх юм бол бас энэ хуулийн шинжилэл бол шинэ шатанд гарах нь бол тодорхой. Аймагта төрийн албаны салвар зөвлөлийн гишүүнээр одоогоор ажилладаг. За төрийн албаны шинжилгээний асуудал маш чухал асуудал. Яагаад тэгэхээр сум орон нутаг бүр төрийн албаны анхан шатны нэгжийн хувьд төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ, за дээрээс нь одоо зөрчилж байгаа асуудал маш их байгаад идэг. За энэ асуудлыг яг энэ чухал асуудлыг өнөөдөр ингэж бүсчилсэн байдлаар ингэж харилцан ярилцж байгаа нь маш чухал одоо бүр энэ тэргүүний одоо хүндрэлтэй асуудлыг хэлцэж байгаа нь маш чухал зөв зүйтэй асуудлаа гэж байна. бүсийн зөвлөгөөнүүд зохион байгуулагдж байгаа энэ одоо цаг хугацаанд төрийн албаны хуулийн шинтгэлийн асуудлууд яригдж байна. Засгийн газар дээр их хурлын төвшөнд бол ажлын хэсэг байгуулагдсан ингээд ажиллаж байна. Тийм учраас бид нэр энэ хуулийн шинтгэлийн ажил явж байгаатай холбоотойгоор төрийн албан агчдын саналыг сонсож
Үндсэндээ бид нэр одоо 330 сумынхаа төрийн албан хаагчдын саналыг сонссон бол одоо бүсчилсэн байдлаар бол энэ саналуудыг сонсъё. Тухайн бүсүүд юу гэж үзэж байгаа юм бэ? Төрийн албаны шинэтгэлд ямар асуудлуудыг цаашид авч хэрэгжүүл наривчилж одоо зохицуулах ёстой юм. За ямар шинэтгэлийн үр дүнгууд хүрсэн бэ? Ямар үр дүнд хүрсэн юм бэ? Энийг яаж баттгах юм бэ гэдэг энэ зүйл дээр бол анхаарал нэлээд одоо анхаарал хандуулж ингэж ярилцж байна. За бид нар бүсийн зөвлөгөөнөөс ямар одоо хүлээлт үр дүн гаргахаар тооцоолж байгаа вэ гэхээр энэ дээр бол яг энэ төрийн албаны хууль тогтоомжийн шинжилгээтэй холбоотойгоор энэ төрийн албан хаагчдынхаа бүх салбарын төлөөллийг саналыг бол ямар хэмжээнд бол авъя, тусахыг нийтлэг гарч байгаа одоо энэ асуудлууд дээр бол нэлээд анхаарья гэдэг ийм зүйлүүд байж байгаа. Монгол Улсын хэмжээнд төрийн албан хаагчдын 64.3%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг. Төвийн бүсэд харин 76.7% нь эмэгтэй албан хаагчид байгаа юм. Тэдний 80 гаруй хувь нь гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байна. Тиймээс эмэгтэй албан хаагчдын урам зоригийг нэмэгдүүлж, шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн манлайлалыг нэмэгдүүлэх, албан тушаалын карьерийг ахиулахад эерэг нөлөөлөл үзүүлэх чиглэл төрийн албаны зөвлөл, төрийн ус байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулж байгаа сургалт хэлэлцүүлүүдийн нэг нь энэ юм байна. Сургалт зөвлөгөөнүүд Дархан хотноо Дархан United Arena-д байрлах аймгийн засаг даргын газрын төв байр, нутгийн удирдлагын ордон, Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Дархан салбар сургууль, Хөдөө аж ахуй их сургуулийн Дархан салбар сургууль, мөн залуучууд театрын ихтэй ихэмд гэсэн байршлуудад тус өрнөж байна. Энэхүү томоохон уулзалт хэлэлцүүлэх Дархан хотноо 2 өдрийн турш үргэлжилнэ. Дараагийн мэдээ, Дархан аймгийн Дархан сумын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн өмчийн цэцэрлэг сургуулиудын тулгамдж байгаа асуудал хүсэлтүүдэд үндэслэн Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсээр байна. Дархан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагуудаас нэн тэргүүний тулгамдсан асуудлуудын хүрээнд Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шац дараатаагаар шийдвэрлэх ажлыг хэрэгжүүлж байна. Энэ удаад Дархан сумын хамгийн олон суралцагч бүлэгтэй цэцэрлэгүүдийн нэг Дархан сумын 15 дугаар цэцэрлэгт хөгжмийн зэмсгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Тодорхойлбол цахилгаан даралтад хөгжим, хүүхдийн даралтад хөгжим, даралтад хөгжмийн зориулалтын хөл, микрофон, чанга яригчийн кабель, хүүхдийн эко хөгжмийн зэмсгийн багц, хөгжмийн тавир, хөгжмийн өрөөний сандал зэрэг тус цэцэрлэгийн дуу хөгжмийн кабинетад нийт шаардлагатай байсан зүйлсийнхүү эдэцтэй урж байна. Хүүхэд хөгжмөөр дамжуулан хөгждөг, ялангуяа тэдний сонирхлыг татхууз, эрүүл мэндэд нь ээлтэй, хамгийн сүүлийн үеийн хөгжмийн зэмсэгтэй болсондоо цэцэрлэгийн хамт олон талархалтай байна. Дархан сумын одоо хамар сурах тойргийн хэмжээнд бол 2-5 насны 545 хүүхэд байдаг. За энэс бол манайх одоо 420 эдийн хамарч байна. Тэгээ ер нь бол нөгөө 13 дугаар хороолол цэцэрлэггүй байгаагаас бол манай цэцэрлэгийн ачаал бас маш их өндөр байгаа. Тэгээд сүүлийн үед бол бас нөгөө шинээр баригдсан одоо байруудыг өөр хамраа сурах тойрог өөр одоо цэцэрлэг рүү хуваарлах тийм ийм замаар бол бас хүүхдийн цэцэрлэгт хамралдагтыг шийдэж байгаа. За өнөөдрийн байдлаар бол бид нар хүүхдийн одоо хөгжмийн боловсролыг дэвшлүүлэх энэ одоо сургалтын хэрэглэгдэхүүний төсөл хийсэн. За энэ төслийн маань бол одоо дэмжиж Дархан сумын иргэдийн хурлын төлөөлөгч манай багийн дарга наслмаа одоо дэмжиж Дархан сумд хандаж одоо орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бүхий одоо хүүхдийн хөгжмийн зэмсэг хэрэглэгдэхүүнийг бол одоо хангаж өнөөдөр бид нар хүлээж авч байгаа. Тэр одоо хөгжим хэмнэлээс эхлээд одоо хөгжим тоглох энэ одоо хүүхдийн авьяас хөгжих ялангуяа сонсгол хөгжүүлэх авьяас хөгжиж хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нь нэмэгдчихэд хүүхэд авьяас хөгжсөний хэрээр хүүхдийн одоо хөдөлгөөн сайжирч идэг, хүүхдийн бие бэлтгэл нь хөгжиж идэг, оюун ухаан нь одоо сайжирч идэг тийм ийм учраас хамгийн гол одоо суурь олгож хүүхдийн авьяасаа хөгжүүлэх. За ялангуяа бид нар зөвхөн энэ цэцэрлэгийн 421 хүүхдийг хязгаарлахгүй цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг ч гэсэн одоо энэ хөгжмийн боловсрол олгоход бас дэмжлэг үзүүлэхтэй энэ одоо хөгжмийн зэмсгээ ашиглаж өдрийн одоо цагийн сургалтуудыг зохион байгуулах юм одоо төлөвлөгөөтэй байна. За тэгэхээр Professional Art компани өнөөдөр нийлүүлж байгаа нь СОБ-ийн хэрэгцээнд нийлүүлж байгаа энэ хөгжмийн зэмсэг бол ерөнхийдөө мэрэгжлийн төвшөнд яг экспортны одоо ICO бүх стандартыг хангасан юм хөгжмөд байгаа. Модон хийцтэй, будаг, тэгээд одоо бөмбөрүүдэхэд ширэн хийцтэй байх жишээний тий. Тэгээд дууралтууд яг ингээд стандарт хөгөнд таардаг, төгөлдөр хуур бүх хөгжмийнхаа хөгөнд таардаг ийм хөгжмийн зэмсгүүд байгаа. Энэгээрээ бол давуу талтай. Ягаад гэвэл хүүхэд багасаа хөгжмийн хичээлдэр зөв сонсголтой, зөв хөгтэй хөгжмөөр сонсож хэрэгжилж сурах нь бол хүүхдийн сонсголт бол цаашдаа маш одоо хэрэгтэй байдаг. Тийм болохоор бид нар өнөөдөр энэ хөгжмийнхаа зэмсгүүдийг энэ цэцэрлэгт өнөөдөр хүлээлгэж өгөөд тайлбар сургалт одоо зөвлөгөө өгөөд ингээд
энэ ажлыг бол хийж байна. Тэгээд энэ дархан сумын засаг даргын тамгын газраас одоо зохион байгуулж байна. Тэгээ энэ бол маш сайшаалтай сайхан ажил байна. Тэгээ бид нар өнөөдөр хамтарч ажиллаж энэ хөгжмийг өнөөдөр бичлэн ирж гардуулж өгч байгаадаа их баяртай байна. 15 дугаар цэцэрлэгт хийгдсэн өнөөдрийн энэхүү хөрөнгө оруулалтын нэгэн адилаар сургууль цэцэрлэгүүдийн тулгамдсан асуудал хүсэлтүүдэд үндэслэн дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтууд үргэлжилсээр байна. Одоо хөгжмийн боловсрол буюу урлагийн боловсролыг хүүхдэд олгох чиглэлээр хичээлээ явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж юм дутагдaltaй байна гэдэг төслийг энд дөрвөлсөн байгаа. Тэгээд 11-р багаас сонгогдсон төлөөлөгчийнхөө дэмжлэгтэйгээр уламжлаад дархан сумын засаг даргаар дэмжигдээд энэхүү одоо төсөл хэрэгжлээ. Өнөөдрийн цэцэрлэгтээр нийлүүлэгдэж байгаа тоног төхөөрөмжүүд бол яг одоо гүйцэтгэгч байгууллага нь өөрөө танилцуулж байна л да. Яг мэрэгжлийн түвшний сонсгол хөгжүүлэх тийм одоо тоног төхөөрөмж хөгжмийн багц бүтээгдэхүүнүүд байна. Хөтөлбөрийн дараагийн мэдээ Дархан улс хэлэн Төв аймаг буюу Төвийн бүсийн хэмжээнд багш нарыг зөөврийн компьютероор хангах, ажиллах нөхцөл, ашиглах тоног төхөөрөмжийг сайжруулах ажил үе шатстайгаар өрнөж байна. Монгол Улсын Төвийн бүсийн аймгийн боловсролын салбарт хийгдэх бодит хөрөнгө оруулалтын ажлууд үргэлжилсээр байна. Энэ удаад Төв аймгийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон тус аймгийн боловсролын газарт нийт шаардлагатай байсан зөөврийн болон суурин компьютерууд, принтер зэргийг Төвийн бүсээс сонгогдсон улсын их хурлын гишүүдэд төлөөлөн улсын их хурлын гишүүн Гонгорын Дамбин нэм хүлээлт өглөө. Төв аймаг нь хамгийн олон сумцтай аймагуудын тоонд багтдаг. Тодорхойлбол тус аймгийн нийтдээ 27 суманд 32 ерөнхий боловсролын сургууль, 41 сургуулийн өмнөх боловсролын байгууллага, 4 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нийтдээ 1200 гаруй багш ажиллан 28,000 гаруй суралцагч боловсрол эзэмшиж байна. Тэгвэл улсын эцсийн хөрөнгө оруулалтаар 394.7 сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалт тус аймгийн боловсролын салбарт хийгдэж байна. Үүнд боловсролын байгууллагуудын галт тооны тоног төхөөрөмжөнд мөн багтаж байгааг онцоллоо. Улс их хурлын одоо Төвийн бүсээс сонгогдсон улс их хурлын гишүүн сангийн сайд болон Жавхлан бас ундрам гишүүн, Бачаргал гишүүдтэйгээ нийлээд Төвийн бүсийн одоо энэ боловсролын салбарынхаа тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг одоо бүрэн хэмжээнд хангая гэсэн зорилго тавиад ажиллаж байна. Дархан аймгийнхаа хувьд бол одоо манай Жавхлан сайд битүүр бол үндсэндээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн бүхий л төрлийн албаа агчтай бас дижитал боловсролыг олгох энэ тоног төхөөрөмжийг бүрэн хэмжээнд хангаж боловсролын газрынхаа тоног төхөөрөмжийг сайжруулсан байгаа. Төв аймгийн хувьд бол өнөөдөр бас Төв аймгийн боловсролын газарт одоо нэлээд олон тооны одоо тоног төхөөрөмжүүдийг шийдэж өглөө. Мөн бас Төв аймгийн 5 суманд одоо зөөврийн өндөр хүчин чадалтай компьютерийг одоо өглөө. Тэгээд одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын чанарыг хамгийн гол нь одоо хөдөө орнох сайжруулах. Ер нь одоо 2023 онд миний анхаарч батлуулсан боловсролын ерөнхий хуулийн үндсэн санаа бол орон нутгийн хүүхдүүд төвийн одоо хүүхдүүдээс ялгамжгүй боловсрол авдаг байх энэ боломж нөхцөлийг бүрдүүлэх ийм л хууль хийгдсэн. За энэ хуулийн хүрээнд бол энэ цахим боловсролыг бол бид бүхэн одоо хуульчилж одоо тогтоож өгсөн байгаа. Тэгэхээр энэ боловсролыг олгоход багшлах боловсон хүчний маань тоног төхөөрөмжийн хэрэгцээ хангалт зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр бид бол энэ одоо хэрэгцээг нь одоо бүрэн хэмжээнд энэ 4 жилдээ багтаад хангачаа гэсэн ийм л зорилготой ажиллаж байгаа. Дархан уул аймагт өсвөрсөн хөгжлийн зөвлөгөөнд хүрэлцэн ирлээ. Их хурлын гишүүн, Даниурман гишүүний дэмжлэгтэйгээр бид нар боловсролын яамнасаа бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтуудыг бас авлаа. За энд бол 5 сумын ерөнхий боловсролын сургууль зөөврийн компьютер өгч байна. За мөн аймгийн боловсролын газарт бол тоног төхөөрөмж, суурин компьютер нийлүүлж байгаад бид нар баяртай байна. За мөн дээр нь бид нар 397.4 сая төгрөгөөр бүх сургууль цэцэрлэгийн дутагдaltaй галт тооны тоног төхөөрөмжийг бас шийдүүлсэн. За энэ жил бид нар бас гишүүнтэйгээ хамтраад мөн дараагийнхаа төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллаж байна. Багш нарын хөгжилд ихээхэн түлхэж болох одоо компьютерийн одоо туслан дэмжлэгийг одоо гишүүнээс авч байна. Ерөнхийдөө орчин үеийн хүүхдүүдийн хамгийн гол одоо орчин үетэйгээ нийлж суралцах хад одоо дөхөн болох одоо энэ тоног төхөөрөмж бол багш нарт маань зайлшгүй хэрэгцээтэй. Тэгээд энэ хэрэгцээг минь бас хангаж өгч байгаа одоо гишүүндээ бас баярлсан талаас илэрхийлье. Багш маань хөгжиж байж өнөөдөр орчин үетэйгээ нийлж хөл нийлж байж өнөөдөр хүүхдүүдийн хөгжил одоо юу сайхан болж өгөх юм а гэж ингэж бодож байна. Тэгээд одоо энэ багш нарын хөгжилд бол энэ нь бол түлхэж болох нь одоо тодорхой гэж ингэж үзэж байна. Ингээ баярлаа. Төв аймгийн Баянцэг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Халдрын Дорж гэдэг юм байна. Тэгээд хөдөөгийн сургуулиудын орчин нөхцөлийг сайжруулах тал дээр улсын их хурлын гишүүн Дамбын боотоос тоног төхөөрөмжний
өглөө одоо энэ маань одоо сурагчдын сурч хөгжих таатай орчин бүтээл нэлээд одоо төлөвлөж байгаа маа. Тэгээ мөн одоо бас өдийн хоолны тоног төхөөрөмж за бусад сургалтын тоног төхөөрөмж хэрэгсэлтүүн дээр хангаж байгаа явдал сурагч бол одоо сурах орчин нөхцөл бүрдэж мөн одоо өөрөн гэсэн яг тэр орчинд нь тохирсон тийм тоног төхөөрөмжүүдийг бүрэн нийлүүлж байгаадаа маш таатай байна. Тэгээд хүүхдүүдийн маань энэ сурах орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн эрхэмшээндээ маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье яриа. Баярлалаа. Эх орны ирээдүйг бэлтгэдэг боловсролын салбарт ашиглах тоног төхөөрөмжийн цаг үеэ дагсан шинжилэлт нэн чухал байдаг учраас ийхүү Төв аймгийн багш ажилтнууд захирлууд улсын эцсийн хөрөнгө оруулалтаар нүдэн олсон бодит хөрөнгө оруулалт хийгдэж чадсан талархалтай хандаж байлаа. Энэ удаад 22 сургууль цэцэрлэгт 22 галтгооны тоног төхөөрөмж, 73 зөөврийн компьютер, 7 принтер, 10 ус суурин компьютерын ийхүү нийлүүлэгдлээ. Мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлэнэ. Өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаа Дархан хотод маань нэгэн чанартай хүүхдийн хувцсны дэлгүүр цоо шинээр нээгдсэн байна. Ингээд та бүхэндээ Улаанбаатар хотод 3 үндсэн салбартай Дархан хотыг зорж цоо шинээр салбараа нээсэн Чамин Kids Чамин хүүхдийн хувцсны дэлгүүрийг аваад танилцуулах гэж байна. Чамин Kids хүүхдийн хувцсны дэлгүүр нь бидний сайн мэддгээр шинэ Дархан Хүслийн хотхны 2 дугаар байрны гадна талдаа буюу олон улс худалдааны төв рүү харсан талдаа хаалгатай үүстэй байгаа шүү. За та энэ дэлгүүрт бол 0-8 насны хүүхдүүдэд зориулагдсан маш өргөн сонголттой хамгийн гол нь чанартай хэрнээсээ хамгийн боломжтой хэм дүүнийг санал болгодог гэдгээр онцлогтой байна. Жишээлбэл миний энэ хажууд харагдаж байгаа 3 хослол бол Pekli брендийн хослол ачаатай. За энэ хослуудын тухайд бол 6 монт, 12 монт, 24 монт гэд хэд хэдэн төрлийн размерийн сонголттой байгаа юм байна. За энэ Pekli брэнд бол дэлхийд бол маш чанартай юм цэвэр даван материалтай хувцастай гэдгээр алдартай. Тэгэх юм бол Чамин Kids хүүхдийн хувцсны дэлгүүр яг энэ мэтчлэн за Carter's, Uniqlo, AG, Nike, Pekli гэх зэрэг дэлхийд алдартай брэндүүдийн хувцсууд яг одоо Монгол улсад оруулж ирдэг гэдгээр онцлогтой юм байна. За энд бол харагдаж байгаачлан Carter's-ийн ийм хөөрхөн 2 хослууд байна. За энэ хөөрхөн 2 хослууд бол ер нь Дарханд нэг гадуур харагдаад байдгүй ийм загварын сонголттой хувцснууд бас Чамин Kids-ийг харагдаж байгаа юм байна. За энэ хослууд ердөө 18,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За манай зураглаач одоо харуулна одоо яг хавар намрын уйлрал зориулагдсан ийм дундаж зузаантай юм бодинууд. За эдний дэлгүүрт бас нэлээ өргөн сонголттой худалдаалагдаж байгаа юм байна. Октоодын, хүүгүүдийн гээд 0-8 насны хүүхдүүдэд зориулсан олон хувцснууд бол хамгийн боломжтой үнээр байгаа. За манай эцэг эхчүүд зарим тохиолдолд хятадаас оруулж ирж байгаа чанаргүй материалаар хийх, за одоо нөгөө хуванцар материалаар хийгдсэн хүүхдийн биед ээлгүй, эко биш материалтай хувцаснаас татгалзаж байгаа эцэг эхчүүд олон болсон. За тэгвэл Чамин Kids-ийн хамт олонны зүгээс яг дэлхийд алдартай Uniqlo, Carter's, Pekli зэрэг брэндийн хувцснуудыг оруулж ирдгээрээ давуу талтай байна шүү. За энд бас юм хөөрхөн хавар намрын улиралд зориулсан хүүхдийн хөөрхөн юм одоо бомбрууд байна. За энэ бомбруудын тухайд арзмарын сонголттой, өнгөний сонголттой үнэ нь ердөө 25,000 төгрөгийн сонголттой байгаа юм байна. За энэ доор бас юм хөөрхөн октоодод зориулсан ягаан, хүүгүүдэд зориулсан хүүхдсийнхээр яг гоё юм дундаж өнгөтэй гоё өнгөний сонголтуудтай байгаа юм байна. Европын орнуудаас хувцснуудаа оруулж ирд юм байна. Энэ жишээлбэл H&M болон Zara брендийн эрэгтэй хүүхдүүдэд зориулсан, эмэгтэй хүүхдүүдэд зориулсан 2 хос буюу өмдтөө цамцтай хослууд байна. За энэ хослуудын үнийн тухайд ердөө 35,000 төгрөгөөр авчих боломжтой байна. За ер нь бол ийм 2 хосыг Дарханаас өөр газраас ингээд хайгаад үзэх юм бол за материал муутай ийм 2 хослыг бараг л 30-50,000 төгрөгөөр авдаг шүү дээ. Тэгэх юм бол эднийхээс та H&M Zara брендийг оригинал ийм хөөрхөн хүүхдийн чанартай хувцсыг ердөө 35,000 төгрөгөөр хосоор нь худалдаад авчих нэ. За Чамин Kids хүүхдийн хувцсны дэлгүүрийн хамгийн гол онцлог давуу тал нь бол 0-8 насны хүүхдүүдэд тусгаалan зориулсан хувцснууд зарагддаг байгаа. За зарим хүүхдийн хувцсны дэлгүүрүүд 0-аас бүр өсвөр насны хүүхдүүд гэдэгтэй яг танд зориулагдсан бага насны хүүхдэд чинь зориулагдсан хувцсны сонголт бас тэр бүр олдоод идэггүй. За тэгэх юм бол та ийм 5 тухтай орчинд яг 0-8 насны буюу нэраа
бага цэцэрлэгийн насны бага ангийн буюу 1-ээс 2 3 дугаар ангийн хүүхдүүдийнхээ хувцсыг нэг дороос яг онцлоод базаачих нэ. За энэ бол одоо харуулах гэж байгаа хослууд Pickly брендийн 2 хослууд байгаа. Маш гоё юм чанартай даавуу материалтай юм дундаж зузаантай. За энэ болохоор юм хөөрхөн суналцтай юм материалтай боди гээд нэлээд олон төрлийн сонголттой 0-8 настай хүүхдүүдэд зориулсан хослууд энд байгаа юм байна. За харин энд болохоор ердөө 15 мянган төгрөгөөр ийм хөөрхөн зөөлөн үслэг материалтай юм алгаатай цамцнуудаа худалдаад авчих нь. За энэ бүрийн том хүүхдүүд зориулагдсан загвартай байна. За бүр жоохон 0 сартай 3 сартай хүүхдүүдэд зориулагдсан бас байгаа юм байна. За мөн дээрэс нь ийм хөрхэн гутлнууд ердөө 45 мянган төгрөгийн үнэтэйгээр маш хямд үнэтэйгээр зарагдчихж байгаа юм байна. За яг одоо харагдаж байгаа хэсэгт унтлагын уутнууд байна. За унтлагын уутнууд нь 0-оос 36 сар хүртэл буюу 0-оос 3 настай хүүхдүүдэд зориулагдсан бүр жижигээсээ ийм том хүртэлх ийм арцмэрийн сонголцтой. Үүний хувьд ердөө 20-оос 35 мянган төгрөгийн сонголцтой байгаа юм байна. Таны хүүхэд бүтэн шүнжин унтсан ч энэ бол ерөөсөө агаарыг бол чөлөөтэй нэвтрүүлдэг ийм маш гоё хөвөн зөөлөн дотортой хүүхдэд ээлтэй материалаар хийгдсэн. Үнэхээр зориултын унтлагын уутнуудыг ердөө 20-оос 35 мянган төгрөгөөр эднийхээс өргөн сонголт дундаас та сонгоод авах юм байна. Мини Маусын зурагтай Primark брендийн бас дэлхийд алдартай хүүхдийн усны брендийн хөрхөн гэрээ юм хөрхөн хөвсгөр зөөл юм хослууд байгаа. Энэ болохоор доороо өмдтөө шүү. За ийм хөрхөн зөөлөн материалтай өмдтөө дээрээ ийм үслэг одоо цамцтай хослууд маань 3-аас 12 нас хүртэл буюу бүр одоо өсвөр насны хүүхдүүдэд зориулагдсан том загвартаагаас хүртэл өргөн сонголцтой Чамин Kids дэлгүүрт байгаа юм байна. Шин дархан хүслийн отхны 2 дугаар байр буюу яг олон улс тал руугаа харсан хэсэгт бол Чамин Kids дэлгүүр байрладаг шүү. За Чамин Kids дэлгүүрт ийм октоодын хөөрхөн загварлаг хайр татам загвартай ийм хөөрхөн няран палажнууд өрдөө 30 мянган төгрөгөөр зарагдаж байна. Сонголт бол ариун байгаа юм байна. Арц марийн болон өнгөний. За харин энэ харагдаж байгаа хослол бол ийм хөөрхөн потолктойгоо болон юбктэйгээ ийм 2 хос гэсэн үг. За энэ 2 хосны тухайд үнэ өртөө 30 мянган төгрөгөөр зарагдаж байгаа юм байна. Октоодын сонирхтой ийм хөөрхөн эргэр юбктэй хослуудаа та бүхэн Чамин Kids-ээс базаагаараа. За арцмарын тухайд бол 4-өөс 8 настай хүүхдүүдэд таарахаар арцмаар бол байгаа юм байна. За энэ мэдчлэн та бүхэн Чамин Kids дэлгүүрээс ердөө 12 мянга, 20 мянга, 25 мянга, 30 мянга, 35 мянга, за хамгийн ихдээ л 40-45 мянган төгрөгийн үнэтэйгээр дэлхийд алдартай хүүхдийн хувцсны чанартай брендүүдийн хувцсныг Дархан хотод өөр хаанаас ч хайгаад олдохгүй өнгө загвараас нь хамгийн боломжийн хямд үнээр аваарай. Чамин Kids-ийн хамт олон бол Улаанбаатар хотод 3 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бол ийхүү. За Монгол улсын 2 дахь томоохон хот Дархан хотод шинэ салбараа нээсэн байгаа. Та бүхэн Чамин Kids-д ирэх юм бол ихэвчлэн 0-оос 8 насны хүүхдүүдэд зориулсан чанартай хувцсыг өөр Дарханд олдоод байгаагүй олддгүй загваруудаас нь сонгоод авч хүүхдтэй эрүүл эко хамгийн чанартай хувцсыг бол сонгож авах боломжтой байгаа шүү. Чамин Kids дэлгүүрт мөн насан туршидчдад зуюу том хүмүүсийн бол дотор хувцснууд, оймснууд, за эмэгтэй хүний левчгнүүд, эрэгтэй хүний одоо дотор хувцснууд, оймснууд өргөн сонголттой зарагдсан байна гэдгийг хальт дуулгачи. За харин одоо мэдээж хүүхдүүдтэй зориулсан оймснуудын юм комодыг бол харуулнаа. За эднийд бол Carter's брендийн жишээлбэл ийм хөөрхөн нэрэн оймснууд ердөө 9 мянган төгрөгөөр зарагдсан байна. Nike-гийн чанартай оймс 3-оос нь ердөө 12 мянган төгрөг байна. За Carter's Nike-гаас гадна Bonds гэдэг брендийн Primark брендийн хүүхдэд зориулагдсан чанартай оймснууд үнэхээр хямдхан үнээр зарагдсан байна. Та бүхэн өөрсдөө ирж барьж үзэж нүдэрээ харж байгаа сонголтоо хийх юм бол эднийд оймснуудын тухайд бол нэлээд өргөн сонголттой оймснууд бэлэн зарагдаж байгаа юм байна. За одоо та бүхэндээ ердөө 8 мянган төгрөгийн үнэтэй Carter's-ийн бодинуудыг харуулах гэж байна. За эрэгтэй эмэгтэй хүүхдэд зориулагдсан ямар бодинууд байгаа вэ гэдгийг одоо манай худалдааны зөвлөгөөний та нартай дэлгэхэд харуулчихнаа. За октоодын ийм хөөрхөн ягаан, за ийм хөөрхөн зам мааны зурагтай хийтэй, дээдлээ ингээд өмсүүлэхэд тохиромжтой онгорхоо юм загвартай бодинууд, ханцуутай бодинууд, ханцуугүй бодинууд, за Mac-ын загвартай бодинууд гээд ер нь бол арцмарын тухайд Арцмарын тухайд бол Carter Zara-гийн бодинууд нь бол ихэвчлэн том сайттай 18-аас 36. Carter-с нь болохоор 0-оос эхлээд 24 сар хүртэлх арцмарын сонголттойгоор худалдаалж байна. За
Та бүхэн боддоо 8,000 төгрөгөөр Carter's-ийн оригинал одоо дэлхийд алдартай брендийн бодийг 8,000 төгрөгөөр өөр хаанаас ч авах боломжгүй байхаа гэж бодож байгаа. Тэгвэл Чамин Kids, Чамин хүүхдийн хувцсны дэлгүүр инхүү тарханчуудтай зориулаад шин салбарынхаа нээлтэн зориулаад өртөө 8,000 төгрөгөөр та бүхэндээ эдгээр чанартай хүүхдийн бодинуудыг санал болгож байгаа юм байна. За дээрээс нь бол манай охтуудад зориулагдсан маш чанартай даавуу материалтай бөөст түү агаар чөлөөтэй нэвтрүүлдэг ийм гоё H&M-ийн тэрконуудыг зарж байгаа юм байна. За энэ тэрконуудын тухайд бол 0-8 насны хүүхдэд зориулагдсан буюу за нэраа хүүхдүүд, бага насны хүүхдүүд, цэцэрлэгийн насны хүүхдүүд, дээрээс 1-2 дугаар ангийн охтууд өмсөх боломжтой сайзны хувьд өргөн сонголттой ийм гоё даавуу материалтай агаар чөлөөтэй нэвтрүүлдэг нэмгэвтэр ийм загварын те ийм хөрхэн агаар сэлгчдэг ийм гоё тэрконуудыг өртөө 7,000 төгрөгөөр та бүхэндээ санал болгож байгаа юм байна. За энэ харагдаж байгаа бүтээгдэхүүн юу гэхээр хүүхдийн одоо нэраа хүүхдийн бага насны хүүхдийн шээс нэвтрүүлдэггүй юм дотор хувцснууд юм байна. За ингээд дотроо юм зориултын нөгөө нэвтрүүлдэггүй материалтай энийг нь салгаж аваад сэлгээд өөрсдийнхөө ингээ те хүүхдэд хэрэглэж боломжтой. Эрэгтэй эмэгтэй хүүхдийн арзмарын хувьд бас том жижиг гээд олон төрлийн сонголттой. Үнэн нь ердөө 5,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Чамин Kids хүүхдийн усны дэлгүүр таны хүүхдийн хөлний уулаас толгой хүртэлх бүх төрлийн хувцас байгаа гэдэг ингээд та бүхэндээ дуулгаж хэлж байна. За энд харагдаж байгаа хэсэг бол ийм хөөрхөн цэвэр даавуу материалтай яг энэ хавар намрын улирал хүүхдүүд өмсгөх тохиромжтой ийм гойгоо загварлаг малгаанууд байх ч те малгооднуудын тухайд бол ердөө 10,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна. Эрэгтэй эмэгтэй хүүхдийн ингээд олон гой загвартай зурагтай малгаанууд байна. За энд харагдаж байгаа болохоор хүзүүвч байна тийм ээ. Яг одоо ийм нэг хавар намрын улиралд хүүхдийг салхинаас хамгаалах гэдэг нэг бол өвлийн ороолон зузаадаад байдаг бол яг хавар намрын улирал зориулагдсан ийм гоё даавуу материалтай хүзүүвчнүүд гэгддэг. За хүзүүвчнүүд ердөө 6,000 төгрөгөөр ийм хөөрхөн өнгөний сонголттой эднийд бэлэн байгаа юм байна. За энэ мэтчлийн ер нь хүүхдийн зузаан амьснууд ийм хөөрхөн хүн алсны зурагтай, за Iron Man-ийн зурагтай, октоодын ийм гоё өвдөх хүрсэн гэдэг гоё урцтай. За нэраа хүүхдийн ийм хөөрхөн зузаан амьснууд ч гэсэн эднийд ердөө 4,000 төгрөгийн үнэтэй янз янзын үнийн сонголттойгоор худалдаалагдаж байгаа юм байна. Таны өөрхөн хайртай үрчээ хөл дээрээ тэнцээд хөлд орох гэдэг үе яд нь штэ. Яг тэр үед нь яг зориултын гутал өмсөх нь маш чухал байдгийг мэрэгжлийн хүмүүс зөвлөдгөө. За тэгвэл энэ Чамин Kids хүүхдийн усны дэлгүүртээ хүүхэд хөлд оруулдаг ийм хөөрхөн чанартай Америкаас ирдэг гуталнууд байдгийн байна. Арзмэрийн сонголттой. За энэ гуталнууд ердөө 55,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Үнэхээр чанартай угаасаа та ингээд өөрөө гараараа мэдрээд үзэх юм бол чанар нь бол илт мэдэгдэн. За дээрэс нь уулны хувьд ийм гой зөөлөн уултай яг нөгөө хүүхдэд зориулагдсан хөлд оруулдаг ийм гуталнууд эдийн дөрвөн сонголттой байгаа. За дээрэс нь Marvel-ийн хөөрхөн гуталнууд байгаа юм биш шүү. За одоо харуулах гэж байгаа нь юу вэ гэхлээр Carter's-ийн гоё цэвэр даавуу материалтай өмд болон өмд одоо цамцтайгаа хослууд байгаа. Энэ өмднүүд ердөө 8,000 төгрөгөөр худалдаалагдж байна. За арзмарын хувьд бол таны харж байгаачлан 0-оос бас нэлээд 7-8 нас хүртэл өмсчхөөр ийм гоё цэвэр даавуу материалтай өмднүүд ердөө 8,000 шүү. Харин энэ харагдаж байгаа Disney-гийн ийм хөөрхөн baby гэсэн хоёр хостойгоо буюу өмчтөөгөө цамцтайгаа хослууд нь ердөө 20,000 төгрөгөөр Чамин Kids дэлгүүрт худалдаалагдаж байна. Эрэгтэй хүүхдийн, эмэгтэй хүүхдийн гээд үнэхээр гоё загварлаг, маш чанартай юм зузаавтар материалтай хослуудаа 20,000 төгрөгөөр базаагаарэ. За энэ харагдаж байгаа ч гэсэн 3 хостой бодинууд, цамцтайгаа өмдтөөгөө хослууд ч гэсэн өргөн сонголттой энэ дэлгүүрт байна. Ер нь бас Дархан хотын өөр хаанаас ч хараад авах боломжгүй гоё загварын хувцснууд бол өргөн сонголттой байгаа юм шүү. Чамин Kids хүүхдийн усны дэлгүүр өдөр бүр ажилладаг. За өдөр бүр ажиллахдаа өглөөний 10 цагаас оройны 19 цаг 30 минут хүртэл ажилтдаг юм байна шүү. Ингээд та бүхэн хүүхдүүдтэй чанартай хувцсыг эрхэмлдэг. Хаанаас одоо дэлхийд алдартай чанартай брендийн хувцсыг хамгийн боломжийн үнээр авах вэ гэж хайж исэн бол яг таны сонголт нь Чамин Kids хүүхдийн хувцсны дэлгүүр төгс нийцнэ гэж та бүхэндээ уриалан хэлмээр байна. Хаягийг дуулгахад шин дархан Хүслийн хотхны 2 дугаар байр буюу олон ус тал руугаа харсан хэсэгт хаалга үүдэн байрладаг байгаа шүү. За ингээд хүүхдтэй хайртай хүн бүрийн сонголт Чамин Kids хүүхдийн усны дэлгүүрээр үргэлжлүүлэхийг урьж байна. Үзэгч та бүхэндээ уламжлал ёсоор бид өнөөдөр бие даваа гарагийн орон нутгийн хэмжээний мэдээлэлээ танилцууллаа. Маргаашийн шинэхэн хөтөлбөрөөр эргүүлзээ баяртай үзэгчтэй.